За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Ээлжид агуулга дэмжих видеогоор та бүхэнтэй уулзаж байна. За энэ удаа бүгдээрээ макро эдийн засгийн үзүүлэлтүүд эдийн засаг нэг хичээлийн агуулгаар бол уулзаж байна. За макро эдийн засгийн хувьд та бүхэн мэдж байгаа дараах үзүүлэлтүүд ордог. Дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний нийт бүтээгдэхүүн, үндэсний цэвэр орлого гэсэн үндсэн агуулгуудыг бол багш та бүхэнд нэмэлт агуулга дэмжих видеогоор бол дэмжиж хүргэж байна. За тэгэнгүүт дэлгэцэн дээр багш нь юу өгсөн байна вэ гэхээр Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн тоймыг бол та бүхэнд өгсөн байгаа даа. 2026 оны 2 сарын байдлаар за дотоодын нийт бүтээгдэхүүн бол 6.8%-тай 2024 оны 4-р улирлын байдлаар бол харагдаж байна. Инфляц бол 6.5%-тай. За тэгээ мөн төсвийн тэнцэл асах 720 тэрбум төгрөг, гадаад худалдааны тэнцэл, за чанаргүй зээл, нүүрсний экспорт болон Монгол Улсын нийт гадаад өр тэгээ валютын ханшийн инфляцийг бол багш нь дэлгэцэн дээр үзүүлсэн байгаад байна. Тэгэхээр та бүхэн маань макро эдийн засгийн үндсэн асуудлууд, эдгээр асуудлууд нь бол хоорондоо нэгт уялдаа холбоотой байдаг байгаа гэдгийг бол тухайн үзүүлэлтүүдээс бол анзаарч байгаа гэж багш найдаж байна. Тэгээ бид бүхэн бас 10-11-р ангид үзсэн учраас эдгээрийг бол хоорондын уялдаа холбоог бол ойлгож байгаа бахаа. За дараа нь ер нь бол макро эдийн засгийн үндсэн асуудал бол дотоодын нийт бүтээгдэхүүн үзүүлэлт гэсэн үг шүү дээ, тийм үү? Дотоодын нийт бүтээгдэхүүн за тухайн улсын хэмжээгээр бол нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн эцсийн бараа үйлчилгээний зах зээлийн үнийг бол дотоодын нийт бүтээгдэхүүн гэж үздэг. Мэдээж дотор нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүн, бодит дотоодын нийт бүтээгдэхүүн гэж байгаа. Өнөөгийн үнээр тооцныг нь бол нэрлсэн, харин тогтмол үнээр тооцныг нь бол бодит гэж нэрлэдэг. За дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэрхэн тооцох вэ гэдэг жагаа мэдээж орлогоор болон зарлагаар гэж тооцдог. За тэгэнгүүт тухайн хэрэглэгчийн эцсийн хэрэглээндээ зориулан худалдаа авахд зарцуулагдсан бүтээгдэхүүн үйлчилгээний зардлын нийлбэр дүнгээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг тодорхойлохыг зардлаар тооцох гэж байна. Орлогын нийлбэр дүнгээр тодорхойлохыг бол орлогоор тооцох гэж бол үздэг. За мөн дотоодын нийт бүтээгдэхүүний зардлаар тооцох үндсэн томьёолыг бол багш нь дэлгэцэн дээр өгсөн байгаа тань. Дараах бол зардлуудыг багтааж бол тооцдог. За орлогоор тооцоход бол дараах орлогын төрлөөр бол тооцдог байгаа. За мөн тэмдэглэгийг бол багш нь оруулсан байгаа даа. За үндэсний нийт бүтээгдэхүүний хувьд бол тухайн улс орны иргэдийн аж ахуй нэгжүүдийн нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн эцсийн бараа үйлчилгээний зах зээлийн үн байдаг. За тэгэнгүүт энэ дээр бол үндэсний цэвэр орлого улсын нийт дотоодын үйлдвэрлэлээс илэгдэл хорогдлыг хассан орлогын хэмжээг бол хэлдэг. За тэгэнгүүт томьёолыг нь авч үзэх юм бол үндэсний нийт бүтээгдэхүүнээс хөрөнгөний илэгдлийг бол хасаж тооцдог байгаа. За үндэсний орлогын хувьд бол тухайн улсын иргэд аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэлээс олсон цэвэр орлого бол Инфо ингээд өгнөд үзэх юм бол манай хүмүүс дараах даалгавруудыг гүйцэтгээрэй. За цахим анги дээр бол та бүхний эдийн засаг макро эдийн засгийн үндсэн асуудлуудыг баттгсан элтийн ерөнхий шалгалтын онуудын тест оноор орсон байгаа. 22-оос 25 он хүртэл даалгавруудыг оруулсан. За мөн бид бүхэн синхрон хичээл дээр эдийн засгийн тухайн бодлогуудыг бас бодсон байгаа. За тэгэнгүүт эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор яг ямар хүчин зүйл нөлөөлөд байна вэ гэдгийг бүгдээрээ тухайн бодлого дээрээ тулгуурлаад бас шинжилээрэй гэдэг энэхүү дараах 3 асуултыг бол та бүхэндээ багш нь өгч гинэ. За ингээд хичээлдээ идэвхтэй оролцож байгаа хүүхдүүдэд баярлалаа. Агуулга дэмжих видеогоо цаг тухай бүрд нь үзээд өгөгдөж байгаа даалгавруудыг хийгээд зургийг хараад илгээж байгаа түүрний товчоод харж байгаа хүүхдүүдтэй баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Ээлжид агуулга дэмжих видеогоор бүгдээрээ эргээд уулзцгаая.